ер нь тэгээ мөнгө бүгдийг шийдэхгүй шүү дээ. Тухайн салбаруудын үндсэн суурь тогтцоо нөрөө зөв явж байгааг юу. Жишээлбэл эрүүл мэндийн одоо суурь тогтцоо нэгдүгээр зөв үр ашигтай байж чадж байгааг юу гэдгээ гаргаад тэгээд тэрнийг бид нар төрийн хэрэгжүүлэх эрүүл мэндийн үйлчилгээ анхаачны үйлчилгээ эмчилгээ бол даатгалаар биш төсөөс явах хэрэгтэй. Даатгал бол эрсдэлээр суурилсан арай өөр үзүүлэлтийг шийдвэрлэх хэрэгтэй гэхээр энэ дээр мөнгө тавигдах хэрэгтэй. Боловсролын чанар хүртээмж хэрэг байна, сургууль хүүхдийн багтаамж хэрэг байна. Гэхээс гадна бас нэг зүйл бол яг энэ сургуулийн одоо хүүхдээ сурж байгаа цаг зөв байна уу? Бид нар яг зөв мэдлэгийг орчин үеийн цагт нийцсэн мэдлэгийг тодорхой цагт бүтээмжтэйгээр өгч чадж гэнэ үү? Энэ хөтөлбөрүүдийг үзсэн хүүхдүүд ирээдүйд хэн болж нийгэм төлөвшөх үү гэдэг энэ хөтөлбөрийн одоо томоохон шинжилгээ асуудлууд байж иж одоо тэгээд дараа нь мөнгө хэрэгтэн. Одоо бол бид нар бол дандаа эхлээд мөнгөө ярьдаг болсон. Тэгэхээр энэ мөнгөний бүтээмжийн асуудлуудыг одоо суурь тогтолцоогоо зөв болгох дээр бид нар гол одоо бие хувьдаа бол гол асуултаа тийш чиглүүлнэ гэж бодож байгаа. Төсвийн хүрээний мэдэгдэл гэдэг дээр бол нийгмийн зардал эдэг тавих юм. Ямар бүтээмж авах юм? Усан төсвийн хөрөнгө оруулалт нь ямар бүтээмжтэй байх юм? Инфляц эдтэй байх юм гэсэн ийм том үзүүлэлтүүдийг оруулж ирээд ингээд хөдлөхгүй 3 жилийн баримжаагаа авчаад тэгээ энэ 3 жилийн баримжаануудаас үндэслэж тухайн жилийнхэн төсвийг тавьдаг. Тэгэхээр бидний төсөв тавих үндэс бол эх 3 жилийн одоо нийгэм эдийн засгийн байдлыг төлөвлөх байгаа. Тэгээ энэ дээр л бага анхаарал хандуулаад төсөвлөг орчод байгаа. Тэгэхээр би бол яг одоогоор ингээд төсвийн хүрээний мэдээлэл тал дээр анализ хийгээд дүгнэлтээ одоо өгөөд яриад сууж байна. Төсөв дээрээ бол нэлээд одоо асуулт ялангуяа энэ гишүүдийн асуугаад байгаа асуулт энэ дотроос ямархуу бодлого гарсан гэдгийг бол өөрөө ч асуугаад гишүүдийн асуугаад байгаа зүйлээс энэ хариултуудыг хараад энэ төсөв төрсэн одоо үзэл баримтлал энийг одоо хэр яг төсөв өөрөө хэр үржигтэй болох вэ гэдэг талаас нь дүгнэлт гаргах гэдэг ажлаас явж байна.